Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Энэ удаад та бүхэндээ зохиолч Кимико Такахашигийн "Энэ юу вэ" гэдэг зурагт номыг танилцуулъя. Хөөх, эн чинь одоо юу вэ? Долоож үздэг хэрэгээ. Амтгүй юм байна. Яагаад ийм амтгүй юм бэ? Яагаад гэвэл наадах чинь идэх юм биш ээ. Тэгвэл хазаж үздэг хэрэгээ. Хатуу юм байна. Яагаад ийм хатуу юм бэ? Яагаад гэвэл наадах чинь идэх юм биш шүү дээ. Тэгвэл энэ дээрийн болов дэрлэж үздэг хэрэгээ. Хөөх, бас л хатуу юм байна. Яагаад ийм хатуу юм бэ? Яагаад гэвэл наадах чинь дэр биш ээ. Тэгвэл өнхрүүлж үздэг хэрэгээ. Бөмбөг байж магадгүй. Өнхрөхгүй байна. Яагаад өнхрөхгүй байгаа юм болоо? Яагаад гэвэл наадах чинь бас бөмбөг биш. Тэгвэл үнийг чинь яаж хэрэгэлдэг юм бэ? Зураг зурдаг юм аа. Яаж? Ингэж? Ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Бас бичиж болдог. Үсэг тоо. Хаана? Цаасан дээр ингэж бичнэ. Ойлголоо. Ингэж зурах юм уу? Тийм ээ, тийм. Чи зөв ойлгож? Ойлголоо. Тэгвэл хоёулаа хамтдаа зурж, хамтдаа бичих үү? Миний зурсан зургийг хардаа. Тэгье. Чиний зурсан зургийн нэрийг би энд бичлээ. Хүүхдүүдээ, энэ юу вэ гэдэг зурагт ном энэ хүрээд өндөрлөж байна. Хулганы олсон зүйл юу байсан бэ? Та нар нэрлээрээ. Зүйтэй, харандаа байсан шүү дээ. Та нар бас харандаага зөв барьж, зурж бичиж сураарай хүүхдүүдээ. Зурагт номоо анхааралтай сонссон хүүхдүүдтэй баярлалаа.